Мэдээлэл мэдэх надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Сайн байцгаана хүүхдүүд. Үл мэдих цэцэггүй утга дараагийн нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би тачнаа танилцуулъя. Доктор Толооностай. Үгүй чи ямар мундаг хөгжилтэй чанга эхэлдэг болцсон. Миний өд хэн зөвлөсөн? Ингээр. Ээж нөө. За сайн байна чи. Мундаг эхэлж шүү. Ганцхан л алдаа гарлаа. Найзынхаа нэрийг арай буруу илчлээ. Хэн блэ? Доктор. Биш дээ. Минийг өөрөө илчих яаршиг. Тогтун байхгүй юу? Тогтун гэж юу гэсэн үг юм бэ миний хөө? Минийд ягаад ийм нэр өгсөн? Хэн өгсөн бол? Манай аав. Аав нь өгсөн юм уу? За, ягаад минийг аав нь ийм нэр өгсөн гинүү ер нь? Тайван. Утга нь болохоор тайван. Зөв. Тайван юу гэсэн? Юу чи тэгээд яг энэ нэртэг адилхан тайван тогтоон уу эсвэл хөдөлгөөнтэй юу? Яг дунд нь уу? Заримдаа хөдөлгөөнтэй, заримдаа тогтоон уу? За чамд энэ нэр таалагддаг. Миний үчи дүүтэй юу? За дүүгийн ингэдэ. Тэргүүн. Тогтоон тэргүүн юм байна те. Манай ээж 3 хүүхэд төрүүлсэн. За тэгээд би голынх нь яг томын хэнгэх үү? Тинүү. Дандаа Тэгсгэр гэсэн. Тийм байна. Дандаа тэгсгэр гэсэн үл мэдхэ. Тинүүн, тогтун, тэргүүн. Одоо дөрөвд хөвгт гарвал яана одоо чи бодсон уу ер нь? Өөр гоё ив тэгэр гэсэн гоё нэрнүүд зөндөө байгаа хта тий. Ер нь дахиад дүүтэй болно гэж байгаа юу үгүй юу? Үгүй. Ээж нь юу гэж байна? Манай ээж одоо бараг төрүүлэх байх уу? Ягаад? Юу гэж байна? Төрүүлээд амар уцсан шүү дээ. Тийм үү. Тэгээд за одоо дахиж бол төрүүлэхгүй гэж байна. За. Үл мэдхээ. Тэргүүн гэж ямар утгатай юм чи мэдхөө? Тэргүй юу? Дэлгүүр ихтэй биш. Тэргүүн гэхээр амшиш. Тэргүүн гэхээр төргөн гэж байгаа юм шиг сонсогч байна. Тэргүүн гэж юу гэж байгаа юм бэ? Яг нэгдүгээр байр. Яг үнэн. Дандаа штэ. Альва бүхний урд. Эсвэл одоо оройд гэсэн үг байхгүй юу? Дандаа манлайлна гэсэн үг байхгүй юу? Ойлгосноо? Чи тэргүүн хүмүүн үү ер нь? Биш үү. За, тинүүн гэж юу гэж байгаа? Тинүү юу? Харин би утгыг яг би хэлж өгье заяа. За. Тинүүн гэдэг чинь үстэй ингээд одоо ингээд нэг хөдөө яваад ингээд талд очихоор ингээд нэг сайхан ингээд байгаль чи ингээд гоё ингээд нэг сайхан тинүүн байдаг штэ. Ингээд тэрийг хийж байгаа байхгүй нэг сайхан өргөн, цэлгэр, уудам гэсэн утгаар байгаа бах гэж бодож штэ. Их гоё нэртэй юм байна та нар. За, миний үгийн аавын хэн гэдэг лээ? Амар заяа. Амар заяа аав нь ямар ажил хийдэ? Нөгөө юуны барилга барьдаг компани. За. Захирлна. За барилга барьдаг компани юу гэдгийг мэднэ үстэй чи? Мэдэн дээр хөдөлөө ярилцсан ш. Юу гэж ярилцлаа чи? Юу гэж ойлгож авсан? Шинэг шавхаагаар чулуунуудыг ингэж урьж тавь. Тэрний зөвлөгөө өгдөг. Зөвлөгөө өгдөг гэдэг нь юу гэсэн үг? Одоо ингээд барилгаа барихтаа нөгөө барилгачнууд юу ихэ мэдгүй шүү дээ. Тэгт нь яадгүй. Тэгт нь юу ихийг хэлдэг. За ойлголоо. Зүйтэй. Тэгэхээр миний хөөч зөв хэллээ. Манай тогтоонч зөв хэллээ. Ер нь бол тэгтээ шавхаагаар бол арай чулуу топик бол өрж болохгүй л дээ тий. Шавхаагаар өрөөл тогтох уу? Юугээр үрдэм болоо? Ингээд өрөө цементээр үрдэг байх нь шүү дээ мэдхээ. Цемент гэж мэдхөө миний хөө. За цемент бас мөн үү биш үү? Байж цемент чинь бас шууд нөгөө цудгадаг тий. Тэр чинь нөгөө шаврыг манай үл мэдэх шавхаагаа хэлчих шиг боллоо зөв үү? Шавхаа гэж юу юм үл мэдхээ? Шавхаа юу? Хаана үдэ шавхаа тогтоонаа? Ингээд бороо орсны дараа. Зүйтэй хаана үдэ? Ингээд нуурмурд. Тий тогтцсон байдаг ус тий. Борооны дараа тогтцсон ингээ муухай усыг хэлдэг штэ шавхаа гэж. Ийм утгатай юм байна. За. Аав нь өөрөө ийм гоё одоо барилгын зөвлөгөө өгдөө юм чинь чи бол одоо барилгын тухай бас айгу мундаг мэддэг байлгүй дээ. Одоо ингээд чи надад зөвлөгөө өгье л дөө. За одоо би ингээд нэг байшин барьмаар байна. Тэгээ чи надад юу зөвлөх үү? Би одоо ямар байшин бариул зүгээр үү? Хаана бариул зүгээр үү? Яаж бариул зүгээр үү? Тэгшгэн газарт барина. За тэгшгэн газар түл мэдхэ ойлгов барих ёстой. За нарийнхан өндөр биш бүдүүн жоохон намхан. Нарийнхан өндөр байшин бол онц бишээ гэж байна уу? Тэгснээс жоохон юм томхон өргөн тэгээд юм намхан байх тусмаа сайн тийм үү? За зүйтэй. За өөр. Тэгээд яг гурвалжин хэлбэрээр бариул жоохон сонин. Тэгээд дөрвөлжин хэлбэрээр бариул яг
Сайн байт юм уу? За. Тогтцсон сайн. За ойлголоо. За өөр нөгөө нэг юу яадаг бол газар хөдлөлт гэж байдаг штэ. Чи мэдэж үл мэдхээ юу байдیں۔ Газар хөдлөн гэж яхаа хэлдэг. Дээр үеч чинь бас хөдөлжсэн шүү дээ. За яадгийн. Дээр үед газар хөдлөлт болдог. Харин тий яадیں۔ Газар хөдлөлт гэж юу хэлж байгаа? За хэл. Ингээд газар ингээд сэгшрээд. За. Тэгээд барилгынууд нурж мураад. Ааха. Далаад юу цунами идэр үсээд. Газар яадаг гинэ. Шигшрэн. Газар шигшрээд. Тэгээд суманы тэгээд юу гэдэг штэ давлгаанууд амар зүйтэй. Юутай газар давлгаа болдог гэлээ? Далаа. Далаа гэж хаана нэдвэл мэдэх юм. Манад байдгүй. Бага. За хаана нэдэ? Байдгүй. Далаа гэж юу юм? Далаа юу? Тий. Исмэстэй тэгээд гоё устай ийм гоё газар. Манад бол тэгтээ далаа байдгүй л та. Далаа гэдэг чи ингээд бүр ингээд үзүүр нь харагдахгүй ус байдаг үсттэй. Чи харсан уу далаа? Би харж үзээд. Миний хүү үзсэн үү далааг? Хаана үзсэн? Далаа эрэг дээр очижсэн. За тэгсэн чи далаа ямар байна? Голоос юугаар ялгаатай? Зүгээр элстэй тэгснэ том тэгтээ застай. Тэгтээ загастай, тэгтээ элстэй, тэгтээ том. За тэг чи далаад юу хийсэн бэ? Далаад уу? Тий? Далаад уу? Зүгээр л элсэн цайц л хийдэг. Элсэн цайз хийсэн үл мэдхээ. Юу гэж ин ойлгож байна уу? Элсэн цай гэсэн үү? Цайз. Цайз. Тий. Би шилийг юугаар хийдэг мэднэ л тий. Юу нэ? Би шилийг юугаар хийдэг мэднэ. Шилийг үү? Элс. Ямар шилийг? Цонх. Тэрийг цонхны шилийг үү? Юугаар хийдэг гэнэ? Элс. Тий. Элсээр шил хийдэг юм тийм ээ? Тий. За чи яаж мэдсэн тэрийг? Ууса би мэдэн тэгснэ ардаас нь манай сайенсийн багш. Шинжлэх ухааны багш нь уу? Шилийг элсээр хийдэм гэдгийг. Нэрэ барилгад чинь бас шил ордог тийм ээ? За тэгвэл тэгээд барилгыг хийхэд бол манай тогтон бол бэлэн байгаа юм биш үү? Зөв үү? За тэгвэл ээж нь ямар ажил хийдэм минь юу? Ээж нь хин гэдэг? Дөлгөө. Ээж нь ямар ажил хийх үү? Энд чи өмнө нь ажиллаж байсан. Энд чи өмнө нь ажиллаж байсан. Энд чи хаана? Энэ араажаа тий? Чи яаж мэдсэн? Нөгөө хэлжсэн. Та хэлсэн. Би хэлсэн тий? Ээж нь одоо юу хийдэг лээ? Одоо юу? Одоо зүгээр BNI компанид ажиллаж байгаа. Ямар компанид? BNI. Тэр яадгийн BNI компани нь? Тэр байшин зардаг хөдөлгөхөр аяг сайн хэлж чадахгүй. Юу гэнэ? За дахиад байж. Бас байшинтай холбоотой юм уу? За тэр нь яадын тэгээд? Байшингуудыг зардаг. Байшингуудыг зардаг байх нь шүү дээ мэдхээ. Чи байшин зардаг ажил гэдгийг ойлгож байна уу? Яадаг ажил байна уу? Хүмүүс одоо тийш очиж байшин худалдаж авна. За хинээс авдээ? Тэр дэлгүүрийн газраас. Тэгэхээр дэлгүүрт манай тогтооны ээж нь зогсоод тэгээ байшин зардаг гэж ойлгож байна. Зөв үү тогтоонаа? Одоо ингээд дотор нь ингээд үзүүлдэг. За тэгээд яадгүй. Тэгээд яг түрээсэлдэг. Түрээслүүлж байгаад. Түрээслүүлээд тэгээд түрээслэн гэж яахыг хэлдэг юм байр. Түрээслэн байрныхаа тог мог тэнгүүтээ ус мосын бас тогныхаа бас төлөө тэгээд бас гэрийг бас хийн. Түрээслэн гэж юу гэж байгаа? Манай хөл мэдэх ойлгохгүй байна. Түрээслэн гэж одоо ингээд байшингаа ингээд авах тэгэхэд нөгөө яаштай өөр улс мус явах болчихно. За. Тинүүдэд хадгалцдаг гэсэн. Тэгээд хадгалаад яадаг өөр хүмүүст юу гэдгүү? За, та нар энд суужээ. Бид нар тэр хугацаанд ингээ явчаад ирья. Тэгээ энэ байранд ингээ сайхан байж байгаарэ гэж тэгдэг тий. Тэрийг түрээслүүлж байгаа гэсэн үг тийм ээ? Ойлгосон. За манад найз чинь одоо нэг хөгжим тоглож чаддаг. Ямар хөгжим гэж? За, үл мэдэх та манад тогтооны тоглож чаддаг хөгжмийн таагараа. За, 3 удаагаас л таашаа. Төгөлдөр. Үчи ямар хурдан даад юм бэ? Шууд таачих юм. Уг нь жоох удаан зовоё гэж бодсон чинь үнэн үү миний хөө? Хин зааж өгсөн төгөлдөр хуурыг? Манай төгөлдөр уурын багш. Төгөлдөр уурын багш. За, яагаад минийгөө төгөлдөр хуур? Энэ олон тоглоом хөгжим байхад чинь заавал төгөлдөр хуурыг сонгосон бэ? Сонгосон уу эсвэл өөр хүн сонгосон уу? Манай ээж сонгож өгсөн. За, яагаад ээж нь заавал төгөлдөр хуур тоглуулсан юм бол? Манай ах гитар тоглодог. Манай дүү бөмбөр тоглодог болохоор. Ах нь гитар, дүү нь бөмбөр. Тэгэнгүүт миний хөө төгөлдөр хуур тоглох юм байна те. За, тэгээд та гурав яах гэж байгаа? Нэг нь гитар тоглоод, нэг нь бөмбөр тоглоод, нөгөөд нь төгөлдөр хуур тоглоод та гурав яах гэж байгаа? Манай ээж концерт хийн. Концерт хийх юм уу? Ямар гоё юм бэ? Би бүр концертын нэрийг мэднэ. Ямар нэртэй байх юм мэдэх үү? 3 тай гэдэг. Эсвэл
Тогтун тэнүүн тэргүүн биш ээ. Тэргүүн тогтун тэнүүнгийн тоглолт гин тий. За төгөлдөр бол тоглох ямар байна? Төгөлдөр хоороо Тий. амар их өөр дуу нууцтай юм билээ. За Тэгээд яг үгийн ардаас нь хэлснээ хатар яг зэрэг үгээ хэлэнгээ төгөлдөр тарах юм бол яг жинхэнэ сайн тоолно гэсэн үг үү? үгүй яг дуу нь яг юу зүгээр дууга бүтээсэн л тгсүү. За. Жохон бага л ойлголоо. Тэгтээ бараг л ойлголоо. Юу. Одоо чи ингээд жишээлбэл ингээд үзтээ одоо энэ төгөлдрөө хор байна гэж бодоод үгээ хэлээд дарах гад үзтээ. Тэгвэл илүү ойлгож магадгүй. Инхүү жишээлбэл до ре ми фа гэж зүг. Чи тэгдэггүй. Тэр яг тэгдгүүлцээ. Тэгдэггүй юу? За. Тэгээ ер нь төгөлдөр хор тоглоход хамгийн хэцүү нь юу вэ? Чамд ерөөсө болохгүй байгаа нь юу вэ? Болохгүй байгаа нь. Тэ? Зүгээр шин дуунууд. Шин дуудаад. Хамгийн амархан нь юу вэ? Манай багш зааж өгсөн дуу. Өөрөөр хэлбэл чаддаг юм а тоолохоор амархан байгаад чадахгүй шинэ юм сурах гэж жоох хэцүү байна уу? За ойлголоо. Манай найз бас нэг юм гоё юм хийж чаддаг. Тэгээ чи ингээд таагаараа би одоо гараараа үзүүлээд энэ юу? Юу вэ? Яаж чаддаг манай найз? Нэг тийм оюун ухаанд хэрэгтэй тоглоом. Тэр юу вэ? Оюун ухаанд хэрэгтэй юу? Тэ. Йо мөн үү? Биш. Юу юм? Rubik's Cube. Rubik's Cube. Мэдхүү тийм юм. Би ийм төрлийн мэдэхгүй шүү. Үгүй ийм дөрвөлжин зав. Тэгснэ ингээд өнгүүдийн яг ингээд яазаг. Өнгүүдийн яадаа. Ингээд 9 юу байгаа зав. 9 өнгө байгаа зав. 9 өнгө байгаа. За. Нэг талд нь 9 өнгө байгаа мó. За. Тэр 9 өнгийг бүгдийг нэг өнгө болгох хэвээр тий. Зүг. Үгүй. За. Ингээд 9 өнгө байгаа зав. Тэгээд дөрвөлжин cube. Тэгээд тэдэр дээр нь ганцхан 9-өөр нь ингээд ялгаад тавьсан байгаа. Тэгээд ингээд холин зав. Тэгээд буцаагаад нөгөө өнгийг эвлүүлэх хэрэгтэй. Ойлгох ёстой бол мэдхээ. Яагаад те би чамд арай жоохон ойлгомжтойгоор хэлье. Нөгөө нэг шоо байдаг штэ шоо. Тэрийг эвлүүлдэг. Рубик гэхээр нөгөө гадаад сонцноо. За яадаг лээ. Нөгөө нэг надад нэг байгаа ингээд ямар нэгэн дүрсээр ингэж ингээл. Дүрсээр тий ингээл хөдөлгөөл тий. Урагшаа хоошо дээшэл хоошо хөдөлж жагаад. Тэгээд яг эвлүүлж нэг өнгө болдог тий. Ингээ нэг зигтэхтэй. Тэр чи надад байгаа юм байна. Миний хэр хурдан чадах уу? Би юу? Им пирамид байгаа зөө. Тэр адилхан. Тэрэн дээр бол баг 1 минут төрөхгүй бүр 1 секунд дөө. Хэдэн секунд төрөх ах вэ? Ямар мундаг юм. Хоёртой шоноос бол ингээд 2/2 тэгж байгаа байхгүй юу? Зүгээр cube адилхан. Тэгтээ зүгээр л юу? Нэг талдаа дөрөвтэй. За. Тэрэн дээр бол жоох хэцүү юу? Жохон хэцүү. Тэрэн дээр бол нэг. За одоо штэ би чамд бас дахиад нэг манай тогтооны чаддаг юм хэлэн заяа. Манай тогтоон нэг спортын төрлийг чадна, нэг гоё миний чадахгүй юм хийж чаддээ штэ. За тэр нь ямар төрөл вэ? За чи спортын төрөл хэлээ дээ. Скутер биш. Тэр чи унаа. За юу. За. Дугуй. Унаа. Тэр чи унаа. Спорт. Скейт биш ээ. Чи дандаа явдаг юм хэлээд ах юм гээд янз бүрийн нөгөө нэг хүмүүсийн тэмцээнд ордог хөдөлгөөн өгдөг. За. Волейбол. Биш. За өөр. Сакс. Үгүй. Сакс биш. Чи сакс гэж хэлдэ. Сакс гэж. За, өөр ямар тоглоом байдаг лээ? Ингээл спорт байдаг лээ янз бүрийн. Өөр спорт юм. Тэ. Би чамд хэлье заяа. Шаач бас Шоо бол спорт хүн. Гэхдээ тэр биш те тэрийг ярьсан юм чи. Яг биеэрээ хөдөлдөг. Би үзүүлээ чамд ингэдэг. Бассейн. Бассейн гэдэг чинь спорт биш те. Зүгээр. Яг ямар спорт гэдэг? Усанд сэлнэ. Тий. Усан сэл чаддаг гэ боддоо. Чи чадах уу? Тэгтэл би дуртай л да. Дуртай. Би бас дуртай. Тэгтээ чадахгүй ч гэсэн би дуртай. Чадахгүй ч гэсэн би бас дуртай. Алуу битэртээ заагаадах. Яаж битэр сурах уу? Зүгээр л амар их юунууд идэг. Юу? Төрлнүүд. За. Одоо ингээд мэлхий, араар дадлах, өрөөр дадлах, дельфин тэгээд өөр бас юунууд байгаа. Чи тэг бүгдийг чаддсан юм уу? Яг бүгдийг биш л. Чи алийг чаддээ? Би юу? Нэг хэлсэн дөрвөл чаддаг. Юу гэж чаддаг гэнэ? Мэлхий, өрөөр дадлах. Өрөөр дадлах. За. Араар дадлах. За. Дельфин. За одоо би чамд хэлье. Мэлхий сэлэлт гэж ямар юм байх нь ингээ бодож байгаад надаа нэг хэлдэ. Ямар сэлэлт байх вэ? Хоошоо ингэж хоошоо ухарнаа. Мэлхий хоошоо ухард юм уу? Явахтаа. Тий. Үгүй ингэдэг нэг боорхи дүрстэй ногоо шиг юм дээр ингэж үсрээд идэг мөн үү? Үгүй.
Мэлхий сэл гэж яахыг хэлдэг. Ингээд Аа. гар нь Гараа ингээ урдаасаа хоёр тишээ тэлээд тий. хөл нь болохоор Мэлхий шиг артал нь хөл нь ингээд ойлгосон үл мэдхэ. За одоо өврөөр давтна гэж яахыг хэлдэг. өврөөр. Тий. За нэг даллаад үзүүлээ тэгтээ чи. Би таллаад мэдэхгүй шүү дээ. Өрөөр таллах. За яахыг хэлдэг. Дээшээ харж байгаад ингэж яагаад ингэж гэсэн. Ойлгосноо. За араар даллна гэдг нь яа дээ? Араар нөгөө нэг араар таллах. Арагшаа хараад. Мөн үү? Төрүүлгээ харж ингэж усан дээрээ хөвчжгаад ингээд гараа даллахыг хэлж байгаа тий. Араар гэхээр яах вэ? Дээшээ харж хөвтжжагаад тэгээд дална. Зөв үү? Аха. Хамгийн сүүлчиг нь юу гэж вэ? Ямар амьтан? Дельфин гэж ямар амьтан байдэ? Дельфин ээ. Тий. Мэдхүү тийм амьтан. Тэр чи загас штэ. Хараараа заа дараа нь. Айгу хөөрхөн амьтан байдаг ш. Яадаг ямар амьтан байдаг лээ? Дельфин үү? Тий. Дельфиний шоу Болдог тий. За маш ухаантай амьтан тий. Манай ээж хамгийн дуртай амьтан. Хамгийн дуртай. Яагаад тийм бол ээж нь яагаад дуртай байдэ? Ухаантай болохоор. Ухаантай болохоор. Тэгээд ингээд яагаад те нэг YouTube энтер дээр чи гардаг штэ нөгөө усан дотор ингээл дельфин дээр ингээл хүмүүс яваал те зогсоол ингээл нөгөө Циркүү. Циркүү. Тий циркэд энтер Би тэн дээр ч бас хүмүүсийн циркийг бас үзчихсэн. Яг талд нь ортол үзчихсэн. Гэхдээ хонгор хангаагийн дүүгийнхэн төсөөдөр болоо тэгээд би циркүүд чадаагүй та. Ааха тэр нь тэгтээ дельфин байсан уу байгаагүй юу? Загс тэр чин зүг. Загс байгаагүй. За яг мөр бол байсан уу? За. Дельфин гэдэг чи арай өөр л дээ тий усанд байдаг амьтан. За яг. За тэгээд дельфин маягаар сэлэн гэхээр яад юм хүмүүс? Яг дельфин шиг адилхан. За дельфин яаж хөдөлтэй? Ингээд бүх биеэрээ ингээ хөдлөд ах ингээд. Хөл нь болохоор ингээд бүжиглж байгаа юм шиг юм. Алуу бүжиглж байгаа юм шиг хөдлөө тэгтээ чи хоёр хөлөө нийлүүлж байгаа. За. Энд манай тогтоо ямар ч гоё хөдөлтийн зүг. Яг тиймэрхүү байхгүй юу. За ойлголоо. Битээр штэ хамгийн амархны хий яль нь? Мэлхий. За битээр мэлхийг за. Битээр ингээ усан живхгүй тулд яах ёстой? Усан живхгүй тулд хамаараа амсгаа аваад хамраараа гаргана. Хүй тэгэхээр чи ус цалигч штт. Яг тэгдгөө. Яаж авдээ тэгээд? Агаар дээр уснасаа дээшээ болж байгаад агаараасаа амаа ингээ холдуулчих юм уу? Үгүй шээ уснасаа. Уснаа би ойлгочлаа. Ингээд яадаг. Хөвөөд ингэж доошоо явж байгаад хөвөөд дээшээ гарч ирээд агаар аваад тэгээд доошоо явна. Тэг хамраарч ус орохгүй юу? Орохгүй. Чиний хувьд яагаад ордгүй? Би дэндээ ингэж бүдгүй. Тэггүй. За чи хэлээд яаж амаараа амьсгал авах юм шиг байна? Би л ингэндээ амаараа усан доороо байж ягаад. Тэгээ хоёлаа сайхан амаараа бөө ус аваад тэгээд живчих юм байна тийм үү? За битэр бол бүтэхгүй мэн өө. За ингээ гурлаа. Одоо амьсгаа тай. Зочноосоо эхлүүлчихье тий. За тэг. Ууцсан дотороо тасархай Баатар, харавсан суманд оногддгүй Баатар. Тэр юу вэ? Ууцсан дундуура тасархай Баатар, харавсан суманд оногддгүй Баатар. Яхаар ууцсан дундуура тасардсан юм бол? Супермен. Супермен ч өгтгөө штт. Супермен ч өгтгөө штт. Үгүй. Биш үү? Биш. Супермен биш гинэ. Супермен ч ууцсан дундуура тасархай биш штт. Супермен чинь. Гэтэл тэр чинь бүр ингээд тасарцсан ууцсан дундуура. Жохон тасарцсан. Жохон туслаадах байлаа. Энэ бол амтэн. Тэгснэ Супер Баатарны дүрнийх нь нэрэн дээр байгаа. Супер Баатарны дүрнийх нь нэрэн дээр байгаа. Shark. Titanic биш гинэ. За би ууж өглөө. Шоргоолч. Чи одоо бодоо хаагаараа тасархай байдаг үлээ шоргоолч чаа нэрээ. Ууц. Ингээ энүүгээр энэ нарийнхан байдаг үсттэй. Тэрийг хэлж байгаа байхгүй юу? Тэгээд яагаад сомонд оногддгүй Баатар гэсэн юм бол? Амар жижигхэн болохоор сомонд оногддгүй байхгүй юу? Ойлгосноо? За одоо үл мэдхийг тай хоёлаа. За. Зүйтэй мөртөө уйдгүү. Бөөрхийн мөртлөө өнгөрдгүү. Тэр юу вэ? Зүйтэй мөртлөө уйдгүү бишээ. Ойдгүү байлгүй. Тэр юу вэ? Зүйтэй мөртлөөсөө тэрийгээр юм ойдгүү. Тэгээд бөөрөнгийн мөртлөөсөө өнгөрдгүй. Тэр юу вэ? Дэлхий. Биш үү? Би бараг таацсан. Үл мэдхээ. Би хэлчихв. За чамаг жоохон бодуулъя. За. Зүйтэй мөртлөөсөө ойдгүй. Тэгээд пөнгө бууцдаг. Бүдгүүл миний хэлсэн биш шүү дээ. Тесрэх бөмбөг. Биш гинэ. Хэрвээ тэрээр ингээд чанга өмгөө бариад бол пөнгө боо. Шаар. Тэгээ зүйтэй гэхэр чи ямар сони юм? Бууж гисэн. Зараа биш юм уу? Зараа. Тий. Зөв бэн талаа.
Гэхдээ тэгээ яагаад чи хөрөнгөт дэлбэрдэг гэд яриадсэн бэ? Зараа дэлбэрд юм уу? Үгүй ингэдэг зараа чи нөгөө нэг өөрийн хүргээд хахаар пунгээ буучих. Нэр юу? Үгүй нөгөө хүрхээр нэгэд өргөснүүд нь хатгачдаг тийм. Тэгээ бас энийг хатгачдаг. Хатгачдээ штэ тийм. Амар өвдөж ш. Тэгээ штэ. Чи үзсэн юм уу? Хатгуулж зүгээр л бодсон юм уу? За. Өө энэ юунд тазуулчваа чи? Зүги. Хаан зүгийн татгуулсан? Би өмнө гистэ унчижсэн чинь маргааш нь босоод ирсэн чинь энэ ингэсэн байжсэн. Тэ зүгийг чи хэлсэн юм минь үд. Ээж. За амар юм байна. Чи юм татгуулсан зүгийнд? Зүгийг татгуулж байгаа үгүй. За дараа чи нэг онсго. Тэнтгэр өвгөн төмөн жадтай. Мэднэстэй үл мэдхээ. Төнтгэр өвгөн төмөн жадтай. Нэг хүүхэд бас энийг тэгсэн штэ. Яагаад вэ? Төнтгэр өвгөн төмөн жадтай. Тэнтгэр өвгөн төмөн жадтай. Байтгүй юу? Мартцсан уу? Яагаад вэ? Чи тэгсэн чинь сахал эвдэргээл хачи мэрэдсэн бэ? Юу лээ? Төнтгэр өвгөн ингээ төмөн жадтай. Хүн хөрөнгөт яадгүй дэлбэрдэг гэл чи сая яриалсан шүү. Тэр юу? Тэсрэ бөмбөг. Бишээ үл мэдхээ. Яагаад вэ? Төнтгэр өвгөн. Тэгээ хүн ингээ ойртонгод төмөн жадаа гаргаал. Хаста хөрүүл яршиг шүү гэл тэгэнгүүт ингээ хүн хөрүүл ингээл яа жадаараа цохоол тэр юу вэ? Би таадгүй юм. Үл мэдхээ. Юу лээ? Зараа. Гүч саяны зараа ч байхгүй да үл мэдхээ. Дахиад нэг зарааны нэг онсох нь байхгүй юу? Чээжл заа юу. За одоо чи ихнийг. Нүдэн нэхэд нэрийн дулааж идэг. Өдөржин хамж явсаар хахад үдэш болоход алга болчдөг. Тэр юу вэ? Нохоо. Нүдэн нэхэд нүур дулааж байгаа чи нэрээ нохоо мөн л дөө. Харин өдөржин хамт яваад яадгаа. Өдөржин хамж явсаар хагаад үдэш болоход алга болчдөг. Тэр юу вэ? Өдөржин хамт явж байгаад үдэш болоход алга болчдөг байхгүй юу? Тэгэхээр муур биш байгаа. Нохоо энтер. Нохоо чи ажууд байж л идэг үстэй үдэш. Юу вэ? Сарсан баг байхаа. Сарсан баг байхаа. Сарсан баг байхаа ямар амар юм бэ? Ингээл хөвтөл унтж байгаа сэрс чи сарсан баг байхаа ингээд нүүр илүүлвэр баларлаа. Гэж хэлчих нь шүү дээ. Би бол ухаалчих юм байна. За биш байна өөр юу? За би бодъё. Нүүр ингээ илж байгааг бодоход гэрэл ингээл өглөө сэрэнгүүд ингээ нарны гэрэл ингээ нүүр илдэг штэ. Буужигсан. Буужиггүй бэжээ. Тэгэнгүүт ингээд үдэш хамт байж яснаа ингээд за баяртай гэд нарны гэрэл чинь яваад өгдөг штэ. Биш юм уу? Нар. Нар эс. Тэгтээ би баг хэлсэн мэш түл мэдхээ. Харин тийм. Чи яг хэлчихсэн үү? Бодчихсон. Чи яг бодчихсон уу? За би нэг юм таалгая заяа. За. Аав нь ээж нь хоёулаа барилгын салбарт ажилладаг. Дандаа тэ үсгээр хэлсэн ааха дүүтэй өөрөө бас тэ үсгээр хэлсэн нэртэй. Та маш гоё дөрвөн янзаар сэлж чаддаг тэр юм бэ? Би. Хин би гэж хин нэр нь үл бидик таахгүй байгаа мó. Би дээр гэж бодсон. Дээр гэж бодсоо юу гэж байгаа юм? Дээр гэж үгж байгаа. Та чи ингэж ийсэн ш. Дээ гэдэг ш. Тэ гэж ах чинь юу нэ чинь дээ. За маш сайн таалаа онц. Яа чи бол мундаг юм а. Хурдан тааж ин аргагүй шок хурдан нийлүүлт юм байна те. За тэгвэл одоо би нэг авгай дотор 2 ам. Нэг агуй дотор 2 ам гинэ. Үл мэдхийн онсоо юм байна сүүлийн. Төрдөг биш үү? Төрдөг байшин. Биш үү? Агуу 2 амтай тэгсэн ирнэ агуулахгүй юу? Биш үү? Чи тэгтих гоё юм бодож шүү. За байчаа өөр ингээ онгорхоо юм юу байдаг лээ ингээ онгорхоо тэгсэн ирнэ 2 нүхтэй. Тэгээ хүний биеинд байдаг тэр юу лээ? Хамар. Зэппэн. За онц. За эстад таалгадгууд нь ч гоё таалглаа. Таас нь ч мундаг таалаа. Манай тогтун өнөөдрийн зочин байлаа. Хоёлоо одоо зочиндоо ингээд маш их баярлалаа гэд бэлгээ хэлий тийм ээ. За Wendy Bakery ах эгчнаас нь том торт бэлгэлээ. Дараагийнх нь Ботосын зарвигны ах эгчнаас нь зармиг бэлгэлээ. Дараагийнх нь нарны ногоон туяа. Events тэгтгч компани ах эгчнаас нь тоглоом бэлгэлээ. Тийм ингээ машин. Тэр яаж явдаг вэ тэр машин чинь? Нарны ногоон туяагаар ажиллана. Чи юу гэж бодож байна? Яаж нарны ногоон туяагаар машин ажиллах юм бол? Нарны эрч хүчээр ажиллана. Өө чи ямар мондөг юм бэ? Стонц штэ. Яагаад нарны эрч хүч гэж байд юм бол? Яагаад тэр ажиллаад байгаа бол чи юу гэж бодож байна? Нар чин амар халуун. Аха. Халууны эрч хүчээр
ажиллаж байгаа гэсэн. Тийм үү? Тийм биш. Нарны ачаар өөр ургамал яадаг уу? Ургамал ургадаг, Ургамал ургадаг яг үнэ. солон гардаг. Солон гардаг яг Тэгээд үнэ. цэцэг уургав. Цэцэг ургадаг. Хүн орой өдөр олж байгаа Мэднэ. Яг үнэ. Ерөөсөл хүн амьд байгаа байхгүй нарны ачаар тийм биз дээ. За ийм гоё. Чи ерөнтэй том болоод энэ ямар эрдэмтэн болох гээд байна уугүй юу? Ямар ажлыг хийж бодож байна ер нь? би юу Бас барилга уу? яг мэдгүй. За. За тэгээ хүссэн ажлаа гэрээ заа юу. За. Гоё ээж аваагаа баярлуулад ахтаа дүүтэйгээ азтай жаргалтай сайхан амьдраарай заа юу. За. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөх гэж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа.